Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За энэ аюул төвчөнд дэгдсэн энэ цаг үед гэртээ байж ТV хичээлээ үзэж даалгавраа хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Дархлаагаа сайн дэмжээрэй хүүхдүүдээ. За багш нь өнөөдөр математикийн хичээлээр баттгал хичээлийг хамтран хийх гэж байна. Математикийн дэвтэр намаа дэвтрээ гаргаад дэлгээд бэлдээрэй хүүхдүүдээ. За сар өдрөө өчи 11-р сарын 26-ны өдөр тоог нэгжид хуваах. За энэ хичээлийг ТV хичээлээр үзсэн байгаа. Энэ агуулгыг баттгах зорилгоор энэхүү хичээлийг бэлтгэж оруулж байна. За хичээлийн сэдэв бичсэн байна. За бид өнөөдрийн хичээлээр юу сурах вэ? Бүтэн 10 зуутыг 10 зууд хуваах үйлдэлийг баттгах нь. 2, 3, 4 оронтой тоог нэгжид хувааж сурна. Хуваах үйлдэлийг гүйцэтгээд бодолтоо шалгаж өөрийгөө үнэлнэ. Эдгээр алхмуудын дагуу хичээллэнэ. За 1-р дасгал. 18 номыг 2 хүүхэдэд тэнцүү тоогоор хуваарлан өгчээ. Хүүхэд бүр хэдэн ном авсан бэ? За багшигаа сонсоод өөрсдөө дагаад уншаарай. Хоёр хүүхэдэд 18 номыг хуваарлан өгсөн. Тэнцүү тоогоор. За мэдээж 18 гэдэг бол нийт юмсын тоо. Нийт юмсын тоог хэсэгт хуваагаар нэг хэсэгт ноогдох тоо буюу 18 номыг 2 хүүхэдэд тэнцүү тоогоор хуваарлан өгөхөд 9 ном ноогдно. За энэ бол хүрдэн дотор хуваах үйлдэлийг гүйцэтгэж байгаа учраас бүгдээрээ хувааж чадж байгаа гэдэгт багш найдаж байна. За мэдээж энэ дээр 18 гэдэг тоо маань нийт юмсын тоо нь хуваагдагч гэж юм болдог шүү дээ. 2 нь хуваагч болно. 9 нь ноогдрын утга болох нэ. За энийг өмнө үзчихсэн хичээлээ баттгах зорилгоор авлаа. Дагаад бодоод бичлэг хийсэн гэдэгт итгэж байна. За цаашаа явлаа. За бүтэн 10 зууд хуваах үйлдэлийг баттгая. За энэ зорилгоор энэ бодлогыг авсан байна. Энэ агуулгыг телевизийн хичээлээр үзсэн. За ингээд энэ дээр багш нь арай хялбар аргыг хүүхдүүдэд зааж бас хэлэх гэж ингэж нэг бэлтгэсэн байна. За 7810 тухай. 10 гэдэг маань нэг тэгтэй, нэг жорон тэг. За 7800 гэхээр нэг жорон 10-ийн орон 2 хоёлаа тэгээр төгсөн тоонууд байна. За энд хялбар арга нь юу юм бэ гэхээр хуваагчийн нэг тгийг дарж үзье. За ингэхэд хуваагдагчийн мөн нэг тгийг дарж болно. За ингэхээр 780-ыг 1 туваана. Ямар ч тоог 1 туваахад тэр тоо өөрөө гардгаа гэдгийг бид нэр өмнө үзсэн байгаа. За 7810 туваавал 780. За яг энэ аргаараа дахиад явъя. 7800 100 хуваахын тулд 1-ийн орны тгийг дарлаа. 1 тэг. 10-ийн орны 1 тгийг дарлаа. 2 тэг дарлаа. За ингэсэн бол мэдээж хуваагдагчийн хэдэн тэг дарах вүлээ? Өөдөртөө 2 тгийг дарна. 1-ийн орны тэг, 10-ийн орны тгийг дарлаа. За ингээд маш хялбар болж байна. 7800 100 хуваах нь 78-ыг 1 туваасантай адилаа. 78-ыг 1 туваавал 78 гарна. За дараагийн алхам. 1020. 1020 гэдэг тоог 10 хуваа. 10 хуваахын тулд 1-ийн орны тгийг дарж байна. За мөн хуваагдагчийн 1-ийн орны тгийг дарна. Харин энэ дээр анхааруулж хэлэх гэж багш ингэж 1020 гэдэг тоо авсан байна. Энд 100-ийн оронд байгаа тгийг дарж болохгүй шүү хүүхдүүдээ. Төгсгөлд байгаа тгийг л 1-ийн орны тгийг дарсан бол хуваагдагчийн 1-ийн орны тгийг л дардаг байна. За ингээд 102-ыг 1 тувааж чадна шүү дээ. 102-ыг 1 туваалаа 102. За яг эдгээр алхмын дагуу 1210-т 1200
100 хуваах үйлдэлийг бие даан гүйцэтгээрэй хүүхдүүдээ. За дараагийн алхам 3 дугаар бодлого 75 кг жимсийг 5 кг-аар нь савлав. Хэдэн савнд савлсан бэ? За хүүхдүүдэд дахиад өөрсдөө уншаарай. За 75 кг гэдэг нь нийт юмсын тоо байх. Нийтдээ 75 кг жимс байгаа гэж төсөөлье. За эдгээрийг 5 кг-аар нь савлах гэж байгаа юм. Нэг савндаа 5 кг ноогдно гэсэн. За ингээд хэдэн савнд савлсан бэ? За нийт юмс нь 75 кг юм байна. За хэдэн хэсэг болох гэдэг нь бидэнд мэддэхгүй байна. Үнийг бидэд олох юм байна. За нэг хэсэгт ноогдох тоо нь 5 кг. 5 кг-аар нь савлна гэсэн учраас нэг савндаа 5 кг-ыг л савлна гэсэн үг. За ингээд хэсгийг олох нэ. За хэдэн хэсэг болох юм болоо гэдгийг бид өнөөдрийн шинэ хичээлээрээ өнцгөн бичиглэлээр хуваах үйлдэлийг гүйцэтгэе. За хуваах үйлдэлийг гүйцэтгэхийн өмнө багш нь хэд хэдэн алхам санамжуудыг бичиж өгсөн байгаа. За түүнтэй танилцъя. За нэгдүгээрт хуваагдагчийн эхний оронд 100-ийн орон байж болно, 10-ийн орон байж болно. Хуваагч багтаж байгаа эсхийг харнаа. Шалгаж үзнэ гэсэн үг. За хоёрт нь багтаж байгаа орны араар тасалж ноогдурт хэдэн оронтой тоо гарахыг тодорхойлж ноогдурын орны тоогоор цэглэнэ. Ноогдурт хэдэн оронтой тоо гарах вэ гэдгийг заавал цэглэх ёстой юм байна. За 3 дугаарт 10-ыг эсвэл 100-ыг хуваагчд хуваагаад ноогдурыг бичиж үржүрийг хуваагдагчийн оронд бичнэ. За хэд ноогдож байгааг бичээд ноогдурыг хуваагчаар үржүүлээд хуваагдагчийн оронд бичнэ гэж. За 10-таас автыг хасаж ялгуурын ард нэгжийн орны дор орны харалтаа буулгаж бичнэ. За 5 дугаарт нэгжийг хуваагчд хувааж ноогдурыг бичээд үржүрийг хуваагдагчийн дор бичиж хасна. За эдгээр алхмуудыг уншаад үзэхээр жаахан төвөгтэй байж магадгүй. Тийм учраас багш нь хамтраад бодох зөвлөгөө оруулсан байгаа. За зөвлөгөөг анхааралтай сонсоод дагаад бодоорой хүүхдүүдээ. Багш нь хамтран бичиж бодох юм бол илүү ойлгомжтой байх гэдэг үднээс энэ бичлэгийг орууллаа. Бичлэгээ анхааралтай сонсоод дагаж бодъё. Жимсийг 5 кг-аар нь савлна гэсэн учраас 5 кг тухайн нийт юмсын тоог хэсэгт байгаа юмс тухайгаар эцгийн тоо гарах ёстой. За ингэж хуваах үйлдэлийг гүйцэтгэхэд 10-ийн орон буюу 7 10-д 5 хэдэн удаа багтах вэ гэдгийг шалгаж үзэх ёстой. За 7-д 5 багтаж байна. Тийм учраас 7-оор таслаа. За ноогдурт 1 2 оронтой тоо гарна. За 2 оронтой тоо гарах учраас 2 цэгээр өөрийгөө хөтөлж байгаа гэсэн үг. За тэгэхээр 5-ын хүрдэнд 7-д хамгийн ойр очих тоо 5 1-ийн 5 байдаг. За тэгвэл 1 ноогдно. 5 1-ийн 2-ын үржирийг бичлээ. 10-ын орон хуваагдаж дуслаа гэж үзнэ. 7-оос 5-ыг хаслаа. 2 10-т. 2 10-т одоо нэгжийн орны 5 нэгжийг болгонаа. За ингээд 25-ыг 5 туваана. За 5 хэдийн 25 бэ? Мэдээж 5 5-ын 25. За ингээд хасаад дууссан учраас тэг бичиж. За тэгвэл 75 кг жимсийг 5 кг-аар нь савлбал 15 удаа хэрэгтэй болох юм байна гэсэн үг. За өөр нэгэн жишээг авч үзье. 102-ыг 2 туваа. 102 гэдэг маань мэдээж тэгштэй учраас 2 хуваагдах ёстой. Энийг бас давхар өөртөө шалгаа явж байгаараа. За 100-ийн орон буюу 1-д
1-д 2 багтах уу? Мэдээж багтахгүй. Тийм учраас 10-ийн 2-ноор таслаа 10-т 2 багтана. За ингээд 1 2 оронтойтой. Ногдорт 2 оронтойтой гарах учраас 2 цэглэе. За 2 хэдийн 10 бэ? Мэдээж 2 5-ын 10. За ингээд 100-ийн 10 вагдаад дууссан. За энд хасаад ялгуур байхгүй учраас цэглэлчийг нэг өөрийгөө эргэлзүүлэхгүй нь бол за 1-ийн 2 нэгж буулаа. За 2 нэгжийг нэгжийн харалдаа болголоо. 2-ыг 1 туугаад хідвэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2-ыг хідээр үржүүлбэл 2 нь гарах вэ гэсэн үг. 2-1-ийн 2. За үржирийг бичлээ. Хасаад одоо хуваагаа дууссан учраас тэг бичиж тэг тав. За дахиад нэг өөр жишээг хамтдаа авч үзцгээе. За 848-ыг 8 туваа. За 100-ийн орноор таслаад үзье. 800-д 8 багтаж байна. Тийм учраас энд 8-аар таслаа. Ногдорт 1 2 3 орон гарнаа. 3 орон гарна. Цэглэл 8 1-ийн 8. Таслаа. 100-ийн орон вагдаад дууссан. За одоо 10-ийн орныг буулгана. Зөвхөн 10-ийн орныг буулгана. Хуваагдагчийн орон бүрийг нэг нэгээр нь буулгана гэсэн үг. За одоо тэгвэл энд өөр асуудал гарч ирж байна. 4-ийг 8 хувааж болохгүй. Тийм ээ. Тийм учраас энд 2 орон шууд зэрэг буулгадгүй гэж багш сая хэллээ. Тийм учраас энд тэгийн чанар ашиглая. За ямар ч тоог тэгээр үржүүлэхэд тэг гардаг. 8-ыг тэгээр үржүүлээ тэг. 4-өөс тэгийг хаслаа 4. Одоо харин нэгжийн орны 8 нэгжийг буулгаж ирнэ. За 48-ыг 8 тувана. 8 хэдийн 48 бэ? 6 8-ын 48. За ингээд хасаад хуваагдаад дууссан учраас тэг хүчлээ. За дараа нь багш нь бас зөвлөгөө маягаар дахиад нэгэн тоог авсан байна. 108-ыг 3 туваая. За 108 3-т хуваагдах болов уу гэдгийг эхлээд харцгаая. За 3-т хуваагдах тооны шинжийг бид нэр үзсэн. Ямар ч тооны цифруудын нийлбэр нь 3-т хуваагдаж байвал тэр тоо 3-т хуваагдана гэдгийг үзсэн. Тийм учраас 108 гэдэг тооны цифруудын нийлбэр 9. 9 нь 3-т хуваагдана. Тийм учраас энэ 3-т хуваагдах тоо байна гэдгийг эхлээд тодорхойлчих юм бол маш хялбар байдаг. За авшин сая өмнө өнцгөн бичиглэлээр хуваах үйлийг зөвлөгөөгөөр оруулсан учраас одоо шууд аргач нь хуваагаад явчих гэж үзье. За эхлээд 100 буюу 1-д 3 багтаж яана уу шалгана гэсэн. За 1-д 3 багтахгүй мэдээж. Тийм учраас 10-аар тасалж үзнэ. За 10-т 10 гэдэг тоонд 3 багтах уу? Мэдээж 3-ын хүрдэн дотор 10 гэдэг тоо байхгүй үрж үрдэнэ. Тийм учраас 3-ыг хідээр үржүүлбэл 10-т хамгийн ойр очих вэ гэдгийг авч үзэх ёстой. За тэгвэл 3-ыг 3-аар үржүүлэхэд 3-3-ын 9. 10-т хамгийн ойр очино. Харин 3-4-ийн 12 гэх юм бол 10-аас илүү гараад явчихна. Тийм учраас хамгийн ойр очих тоог авах нь 3-3-ын 9. За ингээд 10-аас 9-ийг хаслаа 1 10-т 18. Одоо нэгжийн орныг нэгжийн орны харалдаа болгоно гэж өгсөн хэлсэн. Тэр 18-ыг 3 тувая. 3 хэдийн 18 бэ гэж асуулт тавьж болно. Өөрөөр хэлбэл 3-ыг хідээр үржүүлбэл 18 бэ гэсэн үг. За мэдээж 3 6 18. Тийм учраас 6 ногдож 3 6-гийн 18 гэдэг үржүүрийг хуваагдагчаа доор бичлээ. За ингээд хуваагдагчтойг хувааж дуслаа. Тэгвэл 108-ыг 3 дахин багасгахад
36 ноогдно гэсэн үг. За дараагийн тоог авч үзье. 4 оронтой та авсан байна уу? 2035 багшигаа дагаад уншаарай. За 2035 гэдэг тоог мөн хуваах үйлдэл үүсгэх гэж дахин багасгах гэж. За 5 дахин багасгах гэж юм. За тэгвэл одоо бид нар бас 5 хуваагдах тооны шинжийг мэднэ. 5 буюу тэгээр төгссөн тоо нь 5 хуваагддаг. Тэгвэл 2035 гэдэг тоо 5-аар төгссөн учраас энэ 5-д бүтэн хуваагдана гэсэн үг. Бүрэн хуваагдаж дуусна. За одоо хуваах үйлдлийн алхмуудын дагуу гүйцэтгэе. За тэгвэл 2-т 5 багтах уу? Мэдээж багтахгүй. Тийм учраас 20-оор тасалж үзэх юм байна. 20-д 5 багтана. За тэгвэл ноогдварт 1, 2, 3 оронтой тоо гарна. 3 орноо цэглэнэ. За одоо тэгвэл 5-ыг хэдээр үржүүлбэл 20 вэ? Эсвэл 20-д ойр очих вэ гэж үзнэ. Мэдээж 4 нь 5-ын 20. 5-ыг 4-өөр үржүүлэхэд 20 гарна. Үржрээд орно бичнэ. Хаслаа. Мянгатын ба зуутын орон хуваагдаж дууслаа. За дараа нь. За одоо дараа нь 35 гэдэг тоо 3/5 нийлжүүлсэн. Одоо зөвхөн 10-ын орны 3-ыг л буулгана. 35 гээд 2 орноор ерөөсөө буулгахгүй. Ингэх юм бол ноогдворт гарч байгаа тоо маань алтаа гарах магадaltaй байдаг. Магадгүй байдаг. Тэм учраас 3. За 3/5-д 5-д багтах уу? Багтахгүй. За тийм учраас тооны тэгийн чанарыг ашиглана. Ямар ч тоог тэгээр үржүүлэхэд тэг ноогддог. Тэг гардаг. Тэм учраас тэгээр үржүүл. За тэгийг өглөө. За тэг ноогдно. Тэгийг 5-аар үржээд тэг. 3-ын харалтаа тэг бичигдэх нь. За 3-аас тэгийг хаслаа 3. Одоо 1-ийн орны 5 нэгжийг болголоо. 35. За 35-ыг 5-д хуваая. 5 хэдийн 35 бэ гэж өөртөө асуулт тавьж болно. Мэдээж 5 нь 7-гийн 35. За ингээд хуваагдагч маань хуваагдаж дуслаа. 2035 гэдэг тоог 5 дахин багасгахад 407 гарна гэж уншиж болно. Эсвэл 2035-ыг 5-д хуваавал 407 ноогдлоо гэж уншиж болно. За эдгээр үйлдэлийг гүйцэтгээд шалгаж үзээрэй. Хуваах үйлдэлийг гүйцэтгээд шалгаарай. За дараагийн бодлогыг авч үзье. 65 номыг 4 ангид тэнцүү тоогоор хуваарлан өгвөл анги бүр хэдэн ном авах вэ? Хэдэн ном үлдэх вэ? Магадгүй энд тоо үлдэх юм шиг. За энэ бодлогыг бодохын тулд багш нь бас дэвтэрт бичээд зөвлөгөө оруулсан байгаа. Энэ зөвлөгөөг маш сайн дагаж хараад өөртөө дагаад бичээд бодоод яваарай хүүхдүүдээ. Тэгэх юм бол илүү ойлгомжтой байх гэж бодоод багш нь бичлэг орууллаа. За бичлэг сонсоод дагаад ажиллаарай хүүхдүүдээ. За 65 номыг 4 ангид тэнцүү тоогоор хуваарлан өглөө гэсэн. Тийм учраас 4-т аваа. За 6-д 4 багтах уу гэж харна. За 6 4 багтаж байгаа учраас нэгүр таслаа. 6 10-таар таслаа. Ноогдорт 2 оронтой тоо гаргана. За мэдээж 4-ийн хүрдэнд 6 гарах тоо байхгүй. Тийм учраас 6-д хамгийн ойр очих тоог сонгоно. 4-1-ийн 4. За 6 10-таас 4 10-ыг хаслаа. 2 10-т. За одоо 10-ын орон хуваагдаж дууссан учраас 1-ийн орныг буулгалаа. За 1-ийн орныг буухаар 25. 25-д 4 хэдэн удаа багтах вэ? Гэх буюу эсвэл 4-ийн хүрдэнд 25-д хамгийн ойр очих тоог болох ёстой. Тэгэхээр мэдээж 4-ийн хүрдэнд 25 гарах тоо байдаггүй учраас 6-гаар үржүүлэхэд 4 нь 6-гийн 24 гээд 25-д хамгийн ойр очих тоо нь байх нэ. За 25-аас 24-ийг хаслаа 1.
За энэ нэг бол үлдэгдэл. За өнцгөн бичгээр хаваад тэгвэл үлдэгдэлтэй гарах тоог ингэж ийм бичгээр боддог байх нь 65 номыг 4 ангид байгаад өгөхөд 16 ном ноогдож нэг ном үлднэ гэсэн үг байна. За энийг бид нэр зөв хувааж юу гэдэг үйлдэлийг шалгахын тулд мэдээж үржүүлэх үйлдэлээр шалгадаг. За хуваагч 4-ийг ноогдор 16-гаар үржүүлээд үлдэгдэл 1-ийг нэмэхэд 65 гарах ёстой. 4-10-ын 40, 4-6 24, 40 дээр 24-ийг нэмээд 65. Цэжээр үржүүлэх аргаар үржүүлээ огшин сая. За дараагийн нэг тоог авч үзээд хамтдаа бодчихъя. Өөр нэгэн жишээг үзье. 149-ийг за 3 оронтой хувааж үзэх жишээ авсан огшин 6 туул. За мэдээж 100-д 6 багтахгүй. Тийм учраас 14-өөр таслана. 14-ийн 100-д 6 багтана. За 1 2 орон. Ноогдорт 2 оронтой таавал. За 14-т хамгийн ойр очих тоо 6-гийн үрдэнд 2 байж болох юм. 2 6 12 үржүүрийг бичлээ. Хаслаа. 14-өөс 12-ыг хаслаа. 2 10-т. За 1-ийн орны доор 9 нэгж уучрал. За 29 гэдэг тоо 6-гийн үрдэнд байхгүй. Тийм учраас 6-гийн үрдэнд 29-т хамгийн ойр очих тоо хэд вэ гэж үзнэ. За инхээр зэрэг 6 5-ын 30 гэд энэс илүү гарчиж байна. Тийм учраас 6 4-ийн 24. За асаад үзлээ. 29-с 24-ийг хаслаа 5 нэгж. За энэ дээр хамгийн гол анхаарах юм үлдэгдэлтэй хуваагаад гарахад хуваагчаас үлдэгдэл нь ямагт бага байна. Өөрөөр хэлбэл үлдэгдэл нь хуваагчаасаа бага байж ич үлдэгдэл нь зөв гарчээ гэж ингэж үзэх ёстой. Энийг сайн анхаарч ажиллаарай хүүхдтэй. За саяхаа тоог дахиад шалгаад үзчихье. За хуваагч 6-аг ноогдор 24-оор үржүүлээд үлдэгдэл 5-ыг нэмж өгөхөд хуваагдагч 149 гарах ёстой. За нэг цэжээр үржүүлье. 20-ыг 60-аар үржлээ. 120 дээр 4 6 24. 120 дээр 24-ийг нэмлээ. 144 дээрээ 5-ыг нэмлээ. 149. За ингээд бид нар үлдэгдэлтэй байх үйлдэлийг зөв гүйцэтгэжээ гэж үзэх нэ. За 5 дугаар цагт дараах тоонуудын ноогдорын утгыг олоод шалгаарай гэж. За энд мөн өнөөдрийн хичээлээр үзэж байгаа хүрднээс гадуур хуваах үйлдэл байна. Хүрднээс гадуур хуваахдаа дандаа нэгжид хуваасан. 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж, 9 нэгж, 4 нэгжид хуваасан. 2 оронтой, 3 оронтой тоонуудыг багшна гэсэн байна. За эдгээр тоонуудыг өнцгөн бичгээр хувааж үйлдэлийг гүйцэтгээд ноогдорын утгыг шалгаарай. За шалгахдаа яаж шалгадаг вүлээ? Мэдээж ноогдорын утгыг зөв гарсан эсхийг шалгахдаа үржүүлэх үйлдэлээр шалгадаг. За шалгахдаа үржүүлэх үйлдэлээ багнан бичгээр гүйцэтгээрэй гэж багш анхааруулж гисэн байна. За багш хамгийн ихний жишээг л авсан. 82-ыг 2 тухай. Мэдээж 8-д 2 багтаж байгаа учраас 8-аар таслан. Тэгэхэд ноогдорт 2 оронтой тоо гарна гэж 2 цэглэх ёстой. 8-ыг 2 тухайгаад 4 ноогдно. 4 ноогдсон. 4 2-ын 8 үржрээ бичээд хаслаа 10-ын орон хасагдана. Хуваагдаж дууссан. За одоо нэгжийн орныг болгосон. 2 нэгж. 2-ыг 2 тухайвал хэд вэ? 2-ыг 1-ээр үржихэд 2 гарна. Тийм учраас 1 ноогдсон байна. 2 1-ийн 2.
За ингээд 82-ыг 2-т байгаад 41 гарсан юм байна. За 41-ийг шалгаж үзэхдээ ноог дурын утгыг хуваагчаар үржүүлж шалгахад хуваагдагч гарах ёстой. За яг энэ алхмын дагуу дараагийн бодлогуудыг жишээнүүдийг өөрсдөө бие дааж бодоорой хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье хүүхдүүдээ. Бяцхан шав нартай болон эцэг эхчүүд гэр бүлийнхэнд нь эрүүл энхийг хүсье. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.